Оюуны эмчийг дээдлэгч Монгол телевиз, маркетингийн мэргэжлийн зөвлөх Vision Group хамтран төлөвлөж байна. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк, дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас бизнесийн мэргэжлийн мэдээллийг дэмжив. Бизнесийг амжилттай эхлүүлэх хамгийн суурь мэдээллүүд бол зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөв, салбарын хандлага, гол тоглогчдын туршлага, бизнесийн боломжит санаа байна. Энэ бүгдийг амжилтын эд зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлэг танд хүргэх болно. Сайн байцгаана үзэгчдээ. Амжилтын эхлэл зах зээлийн судалгаа мэдээллийн нэвтрүүлгийн маань цоошинхын дугаар эхлэх гэж байна. За тэгэхээр одоо гадаа хүүтрээд өвөл болж байна. Ингээд өвөл хавар дулаан улирлын солигдолтын үед манай эмэгтэйчүүдийн нэг том асуудал бол юу? Арьс арчилгаа. За тэгэхээр манайх шиг юм эрсдэс уур амьсгалтай ийм нөхцөлд бол яалтчгүй эмэгтэйчүүд маань арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг зөв сонгох. Ялангуяа миний бодлоор бол манай монголчууд бол дэлхийн бусад орны эмэгтэйчүүдээс арай арьс арчилгааны тал дээр жоохон зардалтай байдаг гэж бодоод байгаа. Тэсгэм хүүтэнд ямар арьс арчилгаа эргэлж явах юм? Аслам халуунд ямар байх юм? Ингээд цаг уурын нөхцөл байдал онцгой байдаг болохоор миний сонирхлыг татсан нэг зах зээл бол арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээл байлаа. Ингээд үзэгч та бүхэн үзэг цаасаа бэлдээд надтай хамт байгаарай. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр одоо бүгдээр арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж нь ямар юм бэ гэдэг талаар судалгааныхаа тоотоо танилцъя. За тэгэхээр Гайл ерөнхий газраас авсан статистик мэдээлэлээр бол арьс арчилгааны бүтээгдэхүүний 2013 оны импортын дүн бол 14.6 сая доллар, 14 онд 15.7 сая доллар, 15 онд 13.3 сая доллар гэж бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ дээр нэмэх нь манай дотоодын үйлдвэрийнхэн бас байгаа. За тэгээд эн чинь нэг бүгдээрээ нөгөө уламжлалт аргаараа доллароо төгрөгч шилжүүлээд гайл нот гэдэг ашиг гэж бодож яагаад нэг хоёроор хөрвүүлээд тооцдог аргаараа бодоод үзэхэд бол ойролцоогоор нэг 60-70 тэрбум төгрөгийн зах зээл байгаа гэж одоо манай компани зүгээс бол тооцоолж санал болгож байна. Тэгэхээр үнээс ч илүү байх боломжтой. Та бүхэн мэдж байгаа ихэнх нэлээд бүтээгдэхүүнүүд бол дарж орж ирж байгаа. За тэгээд зарим үйлдвэрлэгчдийн мэдээлэл бас дарагдсан байдаг. За тэгэхээр ерөнхийдөө нэг 60-70 тэрбумын зах зээлтэй байдгийн байна гэж тооцоолцоход бид нар бол нэг баримжаа минимум тоотоо болж байгаа гэж үзэж болж байна. За тэгэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монгол улсад аль улс их нийлүүлдэг юм бэ? Ингээд аваад үзэхээр жишээ нь тоо ширхгээр нь харуул Польш улсаас 60% нь орж ирдэг, Солонгосоос 17%, Туркээс 4%, Германаас 4% орж ирдэг гэж харагдаж байна. Харин үнийн дүнгээр болоод ирэхээр зэрэг Польшоос 42%, Францаас 11%, Солонгосоос 9%, Нидерландаас 6%, Японоос 6% орж ирж байна. Энэ тэгэхээр сая тоо хэмжээний тухайд бол Франц, Япон энэ төр байхгүй байжгаад үнийн дүндээр том тоглогч болж орж ирж байгаа гэдэг бол тухайн улс орнуудаас орж иж байгаа бүтээгдэхүүнүүд гайлд мэдүүлж байгаа үнээрээ аргагүй өндөр өртөгтэй байдаг өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд байдсан байна гэж одоо үзэж байна. За тэгвэл бид нар энэ зах зээл дээр ямар тоглогч нар ямар байр суурьтай байгаа вэ гэсэн өөрсдийн тооцооллыг хийж үзэж байна. За тэгэхээр манай тооцоогоор бол ерөнхийдөө 38% нь Oriflame, 8% нь Euroshare, 6% нь Herbalife, 4% L'Oreal гээд тэгээд бусд нь 41%. Тэгэхээр нөгөө энэ зах зээлийн гол тоглогч брэндүүдээр нь авч үзэх юм бол энэ зах зээл маань өөрөө тийм том доминант тоглогч гэвэл ганц Oriflame-ийг л хэлж болохоор байна. Бусд нь бол олон жижиг тоглогчтой байж болж байгаа ийм зах зээл онцлогтой зах зээл байд юм байна. За тэгвэл ямар бүтээгдэхүүнүүд ямар төрлийн бүтээгдэхүүнүүд ер нь орж ирд юм бэ гэж. За тэгэхээр үнийн дүнгээр нь харахаар 80% нь ингэсэг, крем, хацар өнгөлөгч гэсэн бүтээгдэхүүнүүд орж ирдэг бол 8% нь нүдний холбогдлолтой бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд 6% нь болохоор тос, ласон, нүүрний тэр гуужуулагч, маск гэх зэргийн бүтээгдэхүүнүүд байна. Ингээд 6% нь бол бусад бүтээгдэхүүнүүд байдсан байна гэж. За ингээд үзэгчтэй бүгдээрээ зах зээлийн багтаамжийн хэсэгтэйгээ танилцлаа. Одоо бүгдээрээ энэ зах зээлийн онцлогийн талаар бидэнтэй ярилцах гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлийн сонирхолтой зочдтой студид ярилцах боллоо. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас таны бизнес одтой байг. За тэгэхээр бүгдээрээ арьс арчилгааны зах зээлийн талаар ярилцж байгаа. Тэгэхээр энэ төрлийн бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, арьс арчилгааны үйлчилгээний талаар та бүхний сайн танил болсон Bella Salon-ы захирал
Тэгэхдээ байла манай нэвтрүүлэгт оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ арьс арчилгааны салбарт одоо юу гэдгийг сүүлийн жилүүдэд гарч байгаа ямар юмнууд байна? Өмнө нь одоо манай энэ арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд ямар байсан, эмэгтэйчүүд маань, эрэгтэйчүүд маань бас ялгаагүй арьс арчилдаг болсон байлгүй те. Тэгэхээр энэ нь ямар байж байгаад одоо ямар болж байна? Ямар өөрчлөлтүүд явагдаж байна? Арьс арчилгааны хувьд бол яг сүүлийн үед бол маш эрчимтэй хүмүүс бол анхаарал тавьж эхэлсэн байгаа. Дээрээс нь манай монголчууд дэлхийн одоо хэмжээнд байгаа хамгийн сүүлд гараад одоо тренд болоод байгаа. Үнэтэй үнгүй ерөөс хамаагүй. Хамгийн одоо хэрэгтэй эрэлттэй бүх брендийг цаг тухайд нь оруулж ирж байна. Маш эрчимтэйгээр одоо бизнес хийдэг хүмүүстэй. Тэгээ тэр хэмжээгээр хүмүүс одоо Холливуудын одууд, Солонгос одууд тэ дэлхийн алдартай бүх хүмүүсийн мэддэг хүмүүсийн хэрэглээний төвшөнд хүртэл одоо ингэж монголчууд бүр хэрэгэлдэг болсон бол ажиглагдчихж байгаа. Тэгээ тэндээс анзаарахад бол хүмүүс маань юу яаж байна? Бас гэрээ нөхцөлд одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн хичнээн гой бүтээгдэхүүн авсан ч гэсэн тэрийг зөв дараалалаар хэрэглэх одоо амьдралын хэмнэлтэйг ингэж бүр уялдан холбоотой болгоод ингэж хэрэглээд эхлэх юм бол бүр дээд зэрэг хөгжиж байгаа. Тэгэд анзаарснаар бол арьс арчилгаа, мейкап, үс, хумс тэ энэ одоо загварын төвшөнд бол манайх бол миний анзаарснаар бол одоо арабын төвшөнд бол явж байгаа гэж үзэж байгаа. Тэг яа тэгвэл бусад орнуудыг бол Арабын орнуудын хүүхнүүд бол маш их одоо гоо сайханд анхаарал тавьдаг, өндөр үнэлгээтэй ч байдаг. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө хар хувцастай ч гэсэн хар хувцас тайлах юм бол дотор бол өстой шал өөр байдаг хгүй. Тэгээд юу будалд арьс арчилгаа, гоо сайхны үйлчилгээ, үс гэдэг дээр бол маш их одоо өндөр дэлхийн одоо хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээг авдаг хүмүүс. Яг тэгээд миний анзаарсан монголчууд бол яг тийм болж байна гэж би харж байгаа. Тэгээд солонгос хүүхнүүд бол арай тийм натурал тал руугаа ингэж стил имижээ бүрдүүлдэг арьс арчилгаагаа тэгж арчилдаг штэ. Бодолтон дээр ч гэсэн Монгол бол тийм биш. Илүү тийм загварлаг, илүү тийм гоёмсог, тийм чамин юмдах дуртай хүмүүс. Тэр хэмжээгээр арьсаас тийм байхыг хүсдэг. Тэгээд эрчимтэйгээр хөгжиж яваа. Сая та хэллээ штэ. Сайхан бүтээгдэхүүн авчаад тэрийг зөв хэрэглэхгүй бол одоо бас өвдөрнө. Яг таарсан бүтээгдэхүүн сонгож авах. Бүх бүтээгдэхүүнд чинь таарсан хүндээ үнэтэй ч хямдхан ч сайн байдаг хгүй бас. Би тэгэхээр айл алны санал болгодог. Тэгэхээр тэрийг яг өөрийнхөө арьс эхлээд мэдэх хэрэгтэй. Би яг ямар арьстай. Дээрээс нь ямар орчин нөхцөлд ажилтдаг юм те. Хуурай нөхцөлд байна уу, чиглэл нөхцөлд байна уу, саунд ажилтдаг хүмүүс бол бас байнга чихтэй ичж байгаа шүү дээ. Тэгэхэд гадаа зах дээр зогсдог хүмүүс бол бас нэг өөр. Тэгээд цаг агаар хуурай өвөл болохоор маш хүйтэн болчдөг. Тэгэхээр өвлийн арьс арчилгаа одоо бусад бүх улирлаас илүү 2 дахин их арчилгаа шаарддаг. Тэгээд бас утаатай болчдөг өвөл. Тэгэхээр арьс хорддог. Ерөөсөө ингэж хорддог. Тэгээд бидний орчинд хэрэгжилж байгаа бүх юмнаас хорддог. Тасалгааны гэрлээс хордно, компьютерийн гэрэл гар утаснаас хордно. Гэт баг хордоол хэрэгжилж байгаа будагнаасаас хордно, тий? Тэгэхээр энэ болгондоо тааруулж маш тийм системтэй арчилгаа хийх хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн асуулт юм байна л дээ. Яг хөө ингээд манай нэвтрүүлэг арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлийг судалсан. Тэгэхээр зэрэг таны яринаас харахаар сая хэлж штэ ингээд эрсдэс учраас ингээд хорддог л энэ одоо их л юм болдог болтой юм. Тэгэхээр зүгээр ингээд тос байх хангалттай биш бол. Тэгэхээр та өөр ингээд мэрэгжлийн хүний үед харахад арьс арчилгааны бүтээгдэхүүний салбарт Монголд одоо жишээлбэл тижээлийн тос чиглэл нь их байгаад байна ч гэдэг юм уу те. Ийм бүтээгдэхүүнүүд бас өгүүлэгдээд байдаг, дутмаг цөөхөн байдаг гэсэн юм байвал санал хэлж. Тийм маш зөв асуулт байна. Зарим одоо ингээд арьс арчилгааны бүтээгдэхүүн хараад ямар шаардлагагүй бүтээгдэхүүн бас их байна. Одоо оруулж ирж байгаа хүмүүстэй ямар ч тийм шаардлагагүй. Яг гол хэрэглэлт хэрэгцээтэй юм байдгүй байхгүй. Жишээлбэл одоо Монголд одоо гоо сайхны ус гэж зүйл байдгүй, бараг байдгүй. Тэгэхээр тэр ус ч юм бол бидний байнга хэрэгцээ. Бид нөгөө ус уудаг штэ амьдрал дээр. Тэгэхээр нүүрэндээс ус хэрэгтэй байхгүй. Тэр усыг хангах бүтээгдэхүүн бас байдгүй. Үнэхээр болдодгүй. Би тэрийг өөрөө бүр судалж ингэж цөөхөн тоогоор оруулж ирдэг. Тэгээ гадуур бол зардаг. Хүн зардаг бүх газруудад савн байна, тос байна, зохины тос байна. Бүх одоо үндсэн байх ёстой basic юмнууд бол бүгд байгаа. Гэхдээ тэр тал руугаа солонгос бүтээгдэхүүн бас их орж ирдэг тий. Гэтэл өнөөдөр манай Монголын цаг агарч хуурай хүмүүсийн арьсыг харахад бол их хуурай арьс хүмүүс бас их байдаг. Хуурай холмог тий. Тэгээд хуурайчлал цагаан батгах хүмүүс их байдаг. Тэрэнд гүний чигшил өгж одоо арьсны бүр гүн рүү чигшил өгдөг. Зүгээр л ганцхан тос байхгүй шүү дээ. За ингээд манай үзэгчдэд энэ салбарын талаар маш сонирхолтой зөвлөмж саналуудыг өгсөд байлаа зэрэгт их баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдэд тэгэхээр нэвтрүүлэг студиэс иргэн үргэлжлэх болно. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк
хамтдаа хөгжицгөөе. За үзэгчдээ бүгдээрээ зах зээлийн багтаамжийн мэдээлэлтэйгээ танилцлаа. За бас нэг сонирхолтой зочинтойгоо ярилцлаа. Ингээд одоо бүгдээрээ хэрэглэгчийн зан төлөвийн талаар ярилцъя. За тэгэхээр хэрэглэгчдээс асуусан асуултаар за та гоо сайхан арьс арчилгааны чиглэлийн бүтээгдэхүүний хамгийн сайн гэж боддог брэнд хаанхын бүтээгдэхүүн хэрэглэх дуртай вэ гэдэг асуултаар эхэлж байна. За 25% нь Oriflame гэж нэрлэж байна. 13% нь Монголын гоо сайхны бүтээгдэхүүнүүд, 6% нь L'Oreal, 6% нь Yves Rocher, за бусд нь 19% гэж бүгэлжээ. За тэгэхээр Монголд танигдсан одоо хүмүүсийн дунд сайн гэж боддог брэндүүдийг та бүхэндээ хэллээ. За тэгэхээр хаанаас авдсан бэ энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ? За тэгэхээр ер нь бол 41% нь тус брендийн сүлжээ дэлгүүр сүлжээнээс гэж одоо ерөнхийдөө тухайн нэрийн газраас нь авдаг байна 41%. За 17% нь бөөний төвүүдээс очиж авдаг, 17% нь супермаркетаар, 10% нь онлайн захиалгаар, 9% нь захуудаас одоо наран туул бөмбөр гэх мэтийн захуудаас авдаг гэж хариулсан байна. Тухайн авах газараа ямар шалгуур дээр үндэслэж сонгодог вэ гэдэг асуулт байна. За тэгэхээр 31% нь үйлчилгээ их чухал, 23% нь бол бүтээгдэхүүнийх нь найрлага чанар нэг чухал, 16% нь үнэн, 10% нь үйлдвэрсэн ус, 7% нь брэнд нь чухал, 5% нь одоо савлгаа чухал гэж хариулсан байна. Тэгээд нэг удаагийн худалдаа авалтаар ямар үнийн дүнд арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүн авт юм бэ? За тэгэхээр судалгаанд оролцогчдын 12% нь 10,000 төгрөг хүртэл үнийн дүнд авдаг нэг удаадаа, 18% нь 10-аас 20,000, за 20-оос 30,000-д бол 24%, нь 30-аас 40,000-д 18%, 40-оос 50,000-д 14%, 50,000-аас дээш үнийн дүнтэй 14% гэж хариулсан байна. За тэгэхээр яг хуу ерөнхийдөө бол зах зээлийнхээ энэ дундаж нэг удаагийн худалдаа авалтыг бүгдээрээ нэг 20-оос 50,000 төгрөгийн хооронд бол талаас их нь авдсан байна гэд харьцаж болохоор харагдаж байна. За харин нэг жилийн худалдаа авалт одоо өөрийнхөө арьс арчилгаа гоо сайханд жилдээ хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ гэдэг асуудал байна. Жилдээ бол нэг 40% 100,000 хүртэл төгрөг зарцуулдаг, 15% нь 100-аас 150,000, 17% нь 150-аас 200,000, 14% нь 200-аас 250,000, 14% нь 250,000 төгрөгөөс дээш зардлыг одоо гоо сайхандаа зарцуулж гаргадаг байх нэ. За тэгэхээр түрүүн ямар брэнд, ямар бүтээгдэхүүн та бүхэнд их таалагддаг вэ гэдэг асуулт явсан. Энэ нь одоо хэрэглэгчдийн орлогын байдал, орлогын сегментээр яаж ялгарч байгааг одоо бүгдээрээ харъя. За тэгэхээр график дээрээс харах юм бол 600,000-аас сая төгрөгтөйний орлоготой хүмүүсийн 41% нь Oriflame, 32% нь Монголын бүтээгдэхүүн гэх мэтээр сонгосон байна. Ер нь бол орлого дээшлэх тусмаа хүй гэдэг одоо тэр нэг бүтээгдэхүүнийг сонгож байгаа харагдаж байна. За мөн Yves Rocher-г сонгож байна. За ер нь орлогын дүнгээс нэг их хамаарахгүйгээр Oriflame ер нь бүх орлогын сегментэд жигд тархаж байршсан, танигдсан ийм байдалтай байна. За гоо сайхан арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг сонгохдоо та бүхэн одоо хаанаас мэдээлэл цуглуулд юм бэ гэдэг асуулт байна. За тэгэхээр 27% нь интернет, Facebook-ээс, 26% нь найз нөхөд гэр бүлийнхний амд амьдсан ярианаас, 13% нь гоо сайханчаас, 12% нь каталогоос, 9% нь худалдагчаас, 13% нь бусад их усүрээс гэж байна. Тэгэхээр яг хуу ер нь бол та бүхэн манай нэвтрүүлгийг үздэг бол сүүлийн хэдэн дугааруудаас ингээл анзаараад тахаар энэ мэдээллийн их усүр дээр амд амьдсан яриа, интернет, Facebook гэсэн үндсэн хоёр их усүрийн хоорондоо их өрсөлдөөнтэй байдаг. За энэ нь одоо явж байгаа сүлдээ интернет, Facebook сүүлийн үед ер нь их давмгайлах нь ихсээд байгааг та бүхэн манай судалгаануудаас харж байгаа хаа. За одоо ингээд бүгдээрээ уламжлалсаар одоо энэ зах зээл дээр тэргүүлж байгаа компани бизнесийн туршлагыг сонсож одоо бүгдээрэнд нь ямар боломж байгаа талаар, яаж ажиллах зөв талаар бүгдээрээ судалгаар зочин руу орцгаая. Дэлхийд шалгарсан Монгол амт очир дагнас. Таны бизнес одтой байг. За үзэгчдээ бүгдээрээ арьс арчилгааны зах зээлийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаатайгаа танилцлаа. Тэгэхээр одоо энэ салбарт хэрэглэгчийн судалгаагаарч, багтаамжийн судалгаагаарч энэ зах зээлийг ялчгүй тэргүүлж байгаа Oriflame компани борлуулалтын албаны дараа 3 чимэгтэй ярилцахаар бид нар үржиж байна. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр энэ Oriflame компани талаар бол хүмүүс их мэддэг. За тэгээд энэ уламжлалт аргаар одоо гоо сайхны бүтээгдэхүүн, арьслааны бүтээгдэхүүнийг борлуулах за танаа арга хоёрын хооронд одоо ямар ялгаа байна?
Нэлээд том ялгаатай л да. За одоо чинь уламжлалт борлуулалт гэж ярьлаа шүү дээ тий. Тэргээр борлуулж байгаа нөхцөлд бол хэдхэн хүнд одоо шинэ дэлгүүр лангуу байлаа гэж 2 3 хаан худалдагчийг цалинжуулдаг ч юм уу те цаанаа нэг ганц шиг нэгтлэнтэй ч юм уу те одоо жижиг аж ахуйн нэгжийг аваад үзэхэд тийм байдаг бол за шууд борлуулалтын арга гэдэг одоо манай компани ажилладаг аргачлал байна те энэ аргаар ажиллаж байгаа нөхцөлд маш олон мянган хүнийг те дэгэн зэрэг ажлын байраар хангах бол бүрэн боломжтой. Тэгээд шууд борлуулалт гэдэг арга маань өөрөө маш олон давуу талтай. Тэр нь одоо жишээ нь бид нар бол те ямар нэг газруудаа байр төрөөслөл олон дэлгүүртэй байх шаардлагагүй те дээрээс нь телевиз янз янзын одоо телевизээр реклам сурталчилгааныг цацаад байдаггүй. Энэ бүх мөнгнүүд маань өөрөө яг манай энэ борлуулалтын гол борлуулалтыг хийдэг зөвлөхүүд гэж бид нар ярьдаг те одоо дистрибьютор гэж бас олон улсын хэллэг ба штэ. Эдгээр хүмүүст орлого олж очдөг. Эдгээр хүмүүс маань манай дийлэх борлуулалтыг хийж идэг. Одоо сүлжээний бизнес гэх хүмүүс маш их ярьдаг те. Тэгэхээр шууд борлуулалтын арга маань эргэл нөгөө тэр хүмүүст маань амьдралаа өөрчлөх тэр сайхан боломжийг л бүрдүүлээд өгч байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн гоо сайхан арсланы бүтээгдэхүүн зарах биш. Дахиад бас нэг хүмүүсийг хөгжүүлж байгаа өөр нэг худалдааны арга байна л да. Тэгэхээр энэ монголчууд одоо жишээлбэл орифлемд яагаад ийм амархан дасч вэ? Ингээ яагаад Монголд ийм их хүчтэй болчих вэ? Бусад улс оронд ер нь орифлем ямар хүчтэй байдаг? Монголын орифлем жишээлбэл дэлхийн бусад орнд дох орифлемаас бас юугаараа давуу ялгаатай бас байна. Монголын хэрэглэгчдийн онцлог юу вэ? Дэлхийн 60 гаруй оронд орифлем компани үйл ажиллагаа явуулж байна л да. Улс орон болгон өөрийн гэсэн онцлог давуу талтай. Яг манай Монгол улсын хувьд бол манай орифлем Монгол компани бол 1 хүнд оногдох захиалгын хэмжээ гэж байдаг. Тэрүүгээр бол орифлем косметикс компанид бол тэргүүлдэг. Тий. Тэгээ энэ бас юутай холбоотой вэ гэхээр бидний хувьд ч гэсэн бас яагаад гэдэг асуултанд хариулахын тулд тодорхой хэмжээний судалгаанууд хийсний үр дүнд бол ийм л үр дүнд дүнэлтэнд хүрсэн л дээ. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт манай Монгол орны уур амьсгалтай эрс. Одоо чинь өглөө гарахад нартаа сайхан байлаа те өдөр нь цас шуурдаг те ойр нь одоо ямар ч болч тий. Энэ нэргээд юу вэ гэхээр эрэгтэй ч эмэгтэй ч Монголд амьдарч байгаа бол өөртөө ялангуяа арьс ашиглагаанд маш их анхаарах шаардлагатай болчдөг. Энэ нэргээд бас энд маш их нөлөөлт юм болов. Хоёрдугаарт дээрс манай компани бүтээгдэхүүний чанар байна те. 15 жил Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явууллаа. Энэ хугацаанд бол Oriflame гэдэг брэнд бол Монголын ард түмэнд тодор танигдсан. Ялангуяа чанараараа те монголчуудын арьс нь маш сайхан тохирдог. Тэгэхээр түрүүн хоёлаа ярьжсэн шууд борлуулалтын арга гэх те. Одоо хүмүүс гадар сүлжээний бизнес гэж яриад байдаг. Тэгвэл одоо энэ шууд борлуулалтын олон төвшөнт маркетинг гэдэг байгаа энэ талаар нэг жоохон тодорхойлт хүмүүс бас бодлоод идэв шиг л шүү дээ. За яг шууд борлуулалт гэдэг маань яг нэг борлуулалтаа хийж байгаа аргачлалын маань хэлээд байгаа юм. Энэ борлуулалтын компанид ажиллаж байгаа хүмүүсийн авж байгаа орлогыг тодорхойлж байгаа тэр хэсгийг бид нар нөгөө одоо сүлжээний олон үйт маркетинг ч гэдэг юм уу те нэг үйт маркетинг ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ангилж өгöd байгаа. Oriflame компани бол олон үйт маркетингтэй. Өөр хэлэх юм бол би зөвхөн өөрийнхөө хийсэн борлуулалтаас орлого олох биш те. Би баг бүрдүүлээд одоо олон хүнтэй нийлээд те орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Тэр бүх хүмүүсийн одоо миний одоо жишээ нь багийн бүрдүүлсэн бараа эргэлтээс би орлого олох боломжтой. Ингээ хүн болгон өөрийнхөө багаас те орлого олоод явждаг учраас их хэмжээний орлогыг олох боломжтой байдгийг. Одоо тэгэхээр энд танад шууд борлуулагчаар ингээд ажиллаж байгаа зөвлөгөөд танаа хэлдэг те дистрибьютор. Энэ хүмүүс бол танаа шууд ажилтан гэхээс илүү бас тэр хүмүүсийн хувьд бол юу тэр хүмүүсийн өөрсдөө хувийн бизнес гэж үздэг тэр хүмүүс өөрсдөө. Энэ хүмүүс бол манай компани ажилчид бол биш те. Худалдаа авах гэрээ хийгээд манай Oriflame-ийн бараа бүтээгдэхүүнийг ашиглаад те өөрийнхөө хувийн бизнесийг бий болгож байгаа бизнес эрхлэгчид юм байна. Тийм учраас өөрийнхөө бизнесийг бий болгоо те тэр бизнес нь өөрийнх нь өөр хүүхдэд өвлөгдөөж явах те тэр одоо том хэмжээний бизнесийг бүтээх тэр боломжтой хүмүүс хатгацсан. Одоо жишээлбэл танад ингээд нэг юм өндөр цолонд хүрчихсэн байгаа нэг хүүхэд тэрийг хүүхдэд өвлүүлчих болно гэсэн үг л бүтцээ. Бүтцээ одоо тэр бага те хүүхдэдээ өвлүүлэн тэр хүний одоо олдог байсан орлого авдаг байсан хүндлэл те тэр бүх юм өөр хүүхдэд нь өвлөгдөө тэр чигээр очно. Өөр хэлэх юм бол одоо жишгэх юм бол нэг том дэлхийн хэмжээний корпорац байлаа гэж одоо те тэр хүн одоо те өөрийнхөө одоо нэг хүүхдэдтэй ч юм уу нэг ачтай ч юм уу компани өв залгамжлуулаа гэхэд тэр компани бүх юм л тэр хүүхдэд өв залгамжлаад очно шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо би нэг зөвлөх байлаа гэж бодоход би нэг 10 сая төгрөгийн орлоготой байлаа гэж бодоход би энэ бизнест одоо ажиллаад ханчлаа болчлоо те одоо би тэтгэвртэй гарч тийм үү те эсвэл өөрийнхөө арай нэг өөр чиглэлээр ажиллая би өөрийнхөө өөр хүүхдэд
одоо өвлүүлэе гэж бодох юм бол би тэр компанитайгаа зөвшөлдсөд тэр өөрийнхөө сонгосон те компанитайгаа зөвшөлтөд сонгосон тэр хүндээ өөрийнхөө бизнесийг өвлүүлээд тэр бизнесийн бүх даваа тал, бүх эрх, бүх боломжийг тэр хүүхэд нь аваад цаашаа бизнесээ хийгээд явах боломжтой гэсэн үг. Оо за. Энэ бүтээгдэхүүнд нь ямар онцлог байна? Хамгийн нэн тэргуун төлөх даваа тал бол байгалийн гаралтай тийм. Одоо хүн болгон л зураг дээр хөлөхэд байгалийн гаралтайгаа ярьдаг болчихлоо. Гэтэл 15 жилийн өмнө Орифлейм компани анх үе талгаа нэгтэл энэ сэдвээр ярьж байсан бүтээгдэхүүнд манд байгалийн орц найрлагатай тийм. Байгалаас одоо хамгийн шилдэг орц найрлагыг бол хэрэглэгчтэй хүргэнэ гэдэг тийм л байдалтайгаар ярьж эхэлсэн л тийм. Тэгэхээр одоо ч гэсэн тэнд хэвээр байгаа тийм. Тэгээд дээрэс нь бас Швед гарал угсаа маань бас байна л да. Швед гэдэг тэгэхээр толгойд юу орж ирдэг вэ гэхээр найдвартай, байгаль дээлтэй тий шинийг санаачлагч гэдэг юм уу те маш олон давуу талыг дурдж бодлоо. Тэр болгон давуу талтай энэ бүтээгдэхүүн дээрээ шингээд уусаад орчихсон байдаг. Зөв. За тэгэхээр энэ бизнесийн тэр онцлог ялангуяа тэр өвлөдөг энэ төр бол маш сонирхолтой байлаа. Ингээд үзэгчдэд маань ингээд бизнесийнхээ нууцудаас хуваалцсан танд маш их баярлалаа. Танад ч гэсэн баярлалаа те нэвтрүүлэгтээ өнөөдөр урьж оролцуулсан. За ингээд таны бизнест амжилт. Баярлалаа. За үзэгчдээ нэвтрүүлэг студид иргэн үргэлжлэх болно. Жижиг дунд бизнесийг дэмжигч Капитал банк хамтдаа хөгжицгөө. За үзэгчдээ тэгэхээр амжилтын эхлэл нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар та бүхэндээ арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлийн талаар судалж танилцууллаа. За тэгэхээр зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн зан төлөвийн талаар бүгдээрээ ярилцлаа. За энэ салбарт тэргүүлэгч та бидний танил Oriflame компанитай уулзаж бизнесийн туршлагыг хуваалцлаа. За бас алдартай арьс арчилгааны зөвлөх Bella артисттай ч уулзлаа. За тэгэхээр энэ бүгдээс дүгнээд та бүхэндээ эцэст нь өөрийн саналыг хэлье. За тэгэхээр гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээл дээр нэг юм шууд борлуулалтын арга гэж арга бол маш хүчтэй нэвтэрч гисэн. За одоо тэр Oriflame, Oriflame-с гадна бас нэлээдэн компани байдаг болтой юм. За ингээд энэ арга бол нэг давуу тал нь бол дэлгүүрийн түрээс гэж ийм зардал гаргахгүй. Тэгээд танд маш олон тийм үнэнч борлуулагч зөвлөх одоо хэрэглэгчийн зөвлөх буюу одоо таны хувьд бол борлуулагч ийм хүмүүсээр борлуулалтаа хийдэг ийм онцлогтой. За энэ нь бас эргээд бас нэг талбайн түрээс реклам сурталчилгаанд мөнгө өрхийн оронд бас нэг хүмүүст амьдрал бэлгэлж байгаа, аз жаргал бэлгэлж байгаа бас нэг ийм концепц байт юм байна. За юуны талаас нь харах юм бол хэрэглээний талаас нь харах юм бол маш сонирхолтой байлаа. Bella салоны Bella артист бол юу гэж байна вэ гэж. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээл дээр ямар бүтээгдэхүүн оруулж ирэх вэ, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэг тал дээр манайханд нэг султаал байна. Бүгдээрээ л нэгнийхээ оруулж ирсэн шиг одоо ингээл ийм юмтай тос, тийм юмтай тос, тийм юм гэдэг. Тэрний оронд энэ Монголд энэ арьс арчилгааны салбарт, арьс арчилгааны бүтээгдэхүүний салбарт дутагдж буй зөндөө олон бүтээгдэхүүн үйлчилгээ байд юм байна. За ингээд энэ дотор бол одоо хамгийн сонирхол татсан нь болвол тэр нэг гоо сайхны ус гэж юм байна шүү дээ. Манайд ч одоо цэвэр усны өрсөлдөөн амар л байгаад байдаг. Ингээл уудаг усны талаар л яриад байдаг бол угаадаг усны бизнес бас байж болох нь байна. За тэгэхээр та бүхэн хэрвээ энэ салбарт бизнесээ салбарт хүчээ үзэх хүсэж байгаа бол миний өгөх зөвлөгөө бол гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн дээр та бизнес хийхдээ ямар бүтээгдэхүүн оруулж ирэх үү, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдгийг тийм арьсны мэрэгжлийн зөвлөх, арьс арчилгааны чиглэлээр мэрэгсэн хүмүүстэй ярилцаж Монголд өгүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг олох. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь та шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ янз бүрийн юм оруулж ирээд зарахтаа ер нь зарах арга хэлбэрийн талаар сайн бодох хэрэгтэй юм байна. За уламжлалт, өөрийн дэлгүүр байгуулах, томоохон их дэлгүүрүүдэд байрлуулах. Энэ бол мэдээж хэрэглэгчийн судалгаагаар харагдсан хүмүүсийн нилээд үүсгэн авч байгаа. Гэхдээ шууд борлуулалтын арга бас их нөлөөтэй юм байна. За тэгэхээр бас ингээд та шинээр бүтээгдэхүүн оруулж ирэл өөрөө тэрийгэ таниулаад одоо өчнөө маркетингийн ажил хийж явах оронд үжээ танигдсан одоо тийм компани гэрээт борлуулагч тийм ээ. Тэдний одоо Монголд одоо ажиллаж байгаа тэр улсуудын зөвлөх одоо тэр сүлжээнд нэгдэх ийм гарц бас байж болох юм байна. За үстэй тэгэхээр гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээл та бүхэнд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Та хэрвээ энэ салбарт бизнес эрхлэхийг хүсвэл Капитал банк таныг дэмжих болно. Ингээд таны бизнес одтой байх болтугай очир дагис манай нэвтрүүлгийг эвдэтгэлээ.